Сайн байцгаана уу? Өнөөдөр та бүхэндээ сэтгцийн эрүүл мэндийн талаарх ойлголтыг өгөхөд бэлэн болоод байна. Сэтгцийн эрүүл мэндийн салбар бол хаалттай, нийгэмд маш их сөрөг буруу байдлаар ойлгогдсон салбар юм. Ихэнх хүмүүс сэтгцийн эрүүл мэнд гэдэг ойлголтыг шар хадны эмнэлэг эсвэл цөөнх тохиолддог дотоод шалтгаан төвчтэй солиорлын шинжлэлийг илэрсэн хүмүүсээр төлөөлүүлж ойлгодог. Өөрөөр хэлбэл солиотой хүн сэтгцийн өвчтэй гэж ойлгодог. Гэтэл аливаас орон архаг солио өвчнөр өвчлсөн хүмүүс нь нийт сэтгцийн өвчнөдтэй хүмүүсийн 2 хүртэлх хувийг л эзэлж байдаг. Ийм ойлголттой хүмүүс өөрийнхөө сэтгцийн эрүүл мэндийн байдлыг зөв үнэлэхгүй, сэтгцийн тусламж авах шаардлагатай эсэхд дүгнэлт хийж чаддаггүй. Би солиотой биш, сэтгцийн эмнэлэгт чандах шаардлагагүй гэж боддог байна. Мөн нийгмийн эрүүл мэндийн хамгийн чухал хэсэг нь сэтгцийн эрүүл мэндээс шалтгаална. Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын тодорхойлсноор эрүүл мэнд бол 1. Бие махбод, 2. Сэтгэц, 3. Нийгмийн хувьд эрүүл байхыг хэлнэ гэсэн. Туршилт, насжилт нь хүний сэтгцийн эрүүл мэндийн байдалд хэрхэн нөлөөлдөг вэ? Хүмүүс эрэгтэй эмэгтэй цэвэрлэл явуулж гиснээр сэтгцийн эрүүл мэндийн асуудал руу илүү их хандаж эхэлдэг. Эмэгтэй хүнд сарын тэмдэг зогсноор нүүр нь улайх, хөлрөх зэрэг биеийн шинж тэмдэг илэрдэг. Гэтэл үүний цаана сэтгэл зүйн хувьд маш их өөрчлөлт гарч ирдэг. Нийт хүмүүсийн 80-аас дээш хувьд нь сэтгэл готрол, сэтгэл түгшил, айдсан эмгэгүүд тохиолддог. Нас ихлэх тусам сэтгэл зүйн үед маш олон асуудлууд илэрч байдаг байна. Энэ үед нь сэтгцийн эрүүл мэндийн салбарт хандаж зөв үйлчлэгээ тусламж авах байх хэрэгтэй. Энэ мэдчлэн сэтгцийн эрүүл мэнд бол хүний амьдралд тохиолдож буй олон асуудлыг шийдэх гарц нь болдог. Иймээс сэтгцийн эрүүл мэндийн талаар хүмүүс зөв ойлголттой болж өөрсдөө тохирсон эмчилгээ үйлчилгээгээ авдаг байх хэрэгтэй. Насан туршидчид зөвлөсөн тохиолдох сэтгцийн эмгэгийн талаарх тархалтын судалгаа. Сэтгцийн эрүүл мэндийн үндэсний төв, эрүүл мэндийн яам, анагаахын шинжилгээ ухааны үндэсний их сургуультай хамтран 5 жилийн турш хийсэн насан туршидчид зөвлөн тохиолдох сэтгцийн эмгэгийн тархалтын судалгаагаар тунчиг базаахгүй үр дүн дурайхан тэр. Гэхдээ энэ судалгаа 1992 оноос хойш анх удаа улсын хэмжээнд хийсэн нэгдсэн судалгаа юм аа. Энэ судалгааны зорилгын талаар Симотийн эрдэм шинжилгээний ажилтан Т. Мантхайн зовлон тохиолдох сэтгцийн эмгийг үүсгэхэд хүргэж байгаа тулгымцсан асуудлыг илрүүлж, сэтгцийн эмгийн тархалтыг тогтоох, түүнд нөлөөлж буй зарим нийгэм эдийн засгийн явдлыг тогтоох зорилготой судалгаа юм гэж тодтогсон байна. 1984-өөс 1992 онд хийж байсан судалгаатай харьцуулбал стрессийн шалтгаанд сэтгцийн эмгэг 10 дахин, архин дондох эмгэг 40 дахин нэмэгдсэн гэж Симотийн ерөнхий захирал доктор Ил Насан Цэнгэл онцолж байна. Судалгаанд хамрагдсны 18.5 сэтгэл түгшилтэй, 11.7% нь тайлбарлаж боломгүй биеийн зовёр шаналгаатай, 16.2% нь архаг ядаргаатай, 4.4% нь сэтгэл готролтой, 7.1% нь нойрны эмгэгтэй, 9% нь архины хамааралтай, 2% нь архин дондох эмгэгтэй байжээ. Өөрөөр хэлбэл 11 аймгийн 68 сум, Улаанбаатарын 5 дүүрэг, 26 хорооны хэмжээнд 15,500 хүнийг хамруулан хийсэн судалгаа юм аа. Монгол улсын хэмжээнд байгаа нийтлэг үзэгдэл юм. Тэгвэл энэ бүхэнд юу нөлөөлж буй талаар эргэлзэх зүйлгүйгээр гол шалтгаан нь ажилгүйдэл, орлого, стресс гэсэн үндсэн 3 үзүүлэлтийг Т. Мантхай шүүтгэлвэ. Симотийн сүүлийн 5 жилийн статистикийг харуул 6649 сэтгцийн өвчлөл бүртгэгдсэний шинээс бүртгэгдсэн тохиолдол 1559 бэ. Мөн цаашлаад хувь хүн бүр өөрийн үнэт цагаа гэр бүл болон ажлын байран дээр ихийг цаг хугацаа өнгөрүүлдэг. Тэгвэл гэр бүлийн зөрчлийн шалтгаан, гэр бүл дэх зөрчил, зөрөлдөн үүсэх шалтгааныг авч үзье. Гэр бүл дэх зөрчил, зөрөлдөн үүсэх шалтгаан нь 80-аас 85% илэрдэг бол гэр бүлийн асуудалтай, харин 15-аас 28% нь өөр бусад шилдэг шалтгаанаас болоод бий болдог гэсэн мэ. Гэр бүлийн зөрчил нь үзэл бодол, чиг хандлагын эсрэг байдлын үндсэн дээр гэр бүлийн гишүүдийн хооронд бий болох үйл ойлголцтыг хэлнэ. Гэр бүлийн зөрчлийн шалтгаан нь макро болон микро гэсэн хоёр бүлэгт авч үздэг. Макро бүлэгт гэр бүлийн гадаад харилцаа багтах бөгөөд үүнд нийгэм дэслэх, байр суурь, хамт олон бүлэгт хамрагдах, нийгэмшилд гүйцэтгэх үүрэг зэрэг багтана. Микрод хамрагдах зүйл нь гэр бүлийн материалын байдал хангалтгүй, хүүхдийн цэцэрлэг сургууль явах боломжгүй, удаан хугацаанд өөрийн гэсэн орон гэргүй, эхнэр нөхөр болон гэр бүлийн бусад гишүүд амьдралаа хэвийн өөрчлөх боломжгүй болох субъекттэй холбоотой зөрчил орно. Тэгвэл цаашлаад гэр бүл болохоос өмнө хувь хүн бүр усын харилцаанд ордог баа. Усын харилцааны зөрчилдөх шалтгааныг авч үзвэл
Гэр бүл болохоос өмнө хайртайхаа талаар мэдээллийг бүрэн авч чадаагүй хэс болоод нэгэндээ итгэл алдрах, урам угарч эхэлдэг. Ихэнх хосууд гэрлэхээс өмнө гадуур зугаалах, цагийг зугаатай өнгөрөх, төдийхнөр уулзаж өнгөрөөдөг. Энэ нь хосуудын хувьд хамгийн сайхан мэдрэмжийг өгөх боловч жинхэнэ хувь хүн гэр бүлийн харилцаа, бие биенийхээ тогтсон хандлага, төсөөлөл, итгэл үнэмшлийн хандлалаар мэдэх нь цөөн байдаг. Хосууд нэгэндээ дурсан цаг үед өөрийнхөө зан уйл, гадаад үзмжинд хийхэн анхаарал тавин сайн сайхан талуудаа ихтэй харуулдаг. Энэ нь тэр хүний тухайн бодит баримтыг олгодоггүй бөгөөд төөрөгдөлд оруулах нь хэлбэг байдаг. Хосууд нэгнээ сайн судлаа хүс болоод сөрөг хандлагууд үүсэж эхэлдэг. Хосууд дотн сэтгэлийг үсэх, хин нэгнээс харамсах, ганцаардлаас айх, нэр хүндээ хамгаалах, бардам зам гаргах, физиологийн хэрэгцээг хангах зэрэгтэй холбоотой асуудлыг үүсгэдэг байна. Мөн гэр бүл болохоор төлөвлөж буй хосууд хайртайхаа удамшлын талаарх мэдээлэл дутмаг байгаагаас үүдэн сонголт хийхэд хэцүү байдалд орох нь хэлдэг. Энэ бүдийг дүгнэж үзвэл хосууд хайртайхаа талаарх мэдээллийг бүрэн авч чадаагүй хэс болоод салах хид хідэн шалтгаанууд гарч ирдэг байна. Анхаарал тавьсан явдалд баярлалаа.